Үндэсний бичгийн каллиграфийн олон уралдаанууд Монгол улсад зарлагдж байгаа. За ингээд жишээ олгоод хэлбэл Мөнх тэнгэрийн бичиг, Монголын сайхан бичигтэн гэх мэт олон улсын уралдаануудыг зарлж байгаагаараа Монгол бичгийг, үндэсний бичгийг бусад үеийн залуust улам таниулж байгаа болов уу гэж би боддог. Мөнх тэнгэрийн бичигт оюутны ангилалд тэргүүнээр Монголын сайхан бичигтэн уралдаанд урамшлагын ангилалтанд тэргүүнээр эзэлсэн байгаа. Энэ үзэсгэлэн болохоор миний хувьд 3 бүтээлээр оролцож байгаа. За тэгээд тэр нь болохоор галсан сүхийн шуутай шүлгийг бичсэн байгаа. Онцлог. За тэгээд шуутай шүлгийг бичихтэй би цэнхэр өнгөөр өнгө оруулаад дээр нь 2 мөрийг товруулж бичснээрээ илүү онцлогтой болж байгаа. За товруулж бичих арга барил нь бас биерээр бичгээс арай өөр гэдэг болохоор энэ үзэсгэлэнгийн онцлог нь гарч байгаа юм болов уу гэж бодчих. 10 жилийн 9-р ангиас хичээлж байгаа. За тэгээд хичээлж эхлээд энэ жил 7 дахь жилдээ болж байна. Биерээр бичгийн хамгийн сайхан нь юу вэ? Яагаад заавал хичээлж эхлээд байгаа юм гэхээр биерээр бичих нь хүний дотоод сэтгэл хөдлөлийг маш сайн илэрхийлж чаддсан болов уу гэж боддог. Тэгтэн 2025 гээд би дас үзэсгэлэн маань 4 дахь жилдээ болж байгаа.